За сайн байцгаана Facebook-ийн хэрэглэгчтэй. За намайг Ган Эрдэнэ гэдэг Facebook-ийн нэгэн хэрэглэгч байна. За би Facebook дээр нэгэн төрлийн хичээл заая гэж өнөөдрийн хичээлийг бэлдсэн. Энэ хичээл маань юу вэ гэхээр Facebook-ийн нэгэн хэвийн загварыг өөрчлөх хичээл байгаамаа. Та өдөр болгон шахуу Facebook зурдаг бах. Тэгэл байгалийн цэгэр цагаан өнгөтэй таны Facebook цэгэр цагаан өнгөтэй байдаг бах. Тэгээ энэ загвараас өөдсөн бол та энэхүү хичээл жоохон анхаарал тавина уу гэж хүсэж байна. Энэ хичээл маань юу вэ гэхээр энэ Facebook-ийн загварыг сольдог байгаа. За надад энд 2-3 зураг шеэр хийсэн байгаа. Энэ зурнаас тань сонирхуулъя. За эхний загвар маань бол энэ Assassin's Creed гээд компьютерийн тоглоомны загвар байна. Facebook-т таарсан. За хоёрдугаар загвар маань бол энэ Pink гээд энэ загвар байгаа. Гурав дахь маань болохоор энэ Hello Kitty-ийн скин байгаамаа. За одоо энийг хэрхэн яаж суулгах вэ гэж та бодож байгаа. Тэгвэл би одоо тайлбарч өгье. За Google.com руу ороод Stylish гээд бичээд хайгаад үз. Тэнгууд гарч ирнэ. www.addons.mozilla.org гэдэг энэ сайт руу орно. За тэгээд Stylish гэдэг энэ жижиг tools байгаа. За энийг энэ ногоон зурган дээр байгаа. Ногоон зураг дээр дарж татчих авна. Би бол энийг татчих авахгүй. Яагаад гэвэл миний компьютерээр суулгацсан байгаа учраас надад татах шаардлага байхгүй. Тэгэхээр та энэ дээр add to Firefox гэдэг энэ дээр дарж татчих аваарай. За та энийг татаж авсан бол install гэдэг байгаа. Install хийнгүүт хийж дуусныхан дараа Mozilla Firefox ч өөрөө автоматар restart хийх үү гэж асууна. Тэнгуутаар restart хийгээрэй Mozilla Firefox-то. За restart хийж дууссан бол Mozilla Firefox ч өөрөө автоматар буцаад нээгдэнэ. За нэгдсэн бол Firefox гэсэн энэ дээр байгаа энэ булан руу ороод Complementos иш орно. Тэгээд энэ дотор болохоор таны саяны татаж авсан Stylish гэдэг програм энэ дээр суулгацсан байгаа. За одоо харин загвараа хаанаас татах вэ гэвэл над нэг сайт байна. Энэ дотор хэдэн загвар байгаа. За жишээлх юм бол Twitter стил гэдэг байгаа. Энийг бол зөвхөн саяны бичгээр дараал татчих авах хэрэгтэй. 10 секунд хүлээх юм уу эсвэл шууд энэ дээр дарж орох уу гэдэг байна. За би энэ хол шууд дарж орохоор. Орё. За энэ дээр дарж одоо Facebook дээр хийн. Саяны скин маань бол энэ Twitter дээр төстэй. Install with Stylish. Install. За одоо та тэгээ Facebook-ыг хараад үз. Энэ өөрөө автоматар суугдсан байгаа. Энэ цэвэрхэн загвар байна. За одоо өөр загвар сонгож үзье. Assassin's Creed гэдэг тоглоомны загварыг сонгож үзье бүгдээ. Install with Stylish гэдэг иш ороод install. Загвар маань өөр автоматар суугдсан байгаа. За энэ тохиолдолд яагаад гэвэл минийх энэ ардталтан цагаан өнгөтэй ингээ гаад энэ хуучин загварынх нь одоо зарим нэг үлдэгдлүүд нь энд үлдээд байна. Жишээлбэл энэ цагаан цэгэртэй энэ нэр байгаа. Энийг яаж арилгах вэ гэвэл нөгөө нэг
Firefox гэсэн булан руугаа ороод Complementos гэдэг ийшээ орно. Тэгээ энэ дотор чинь саяны суулгасан хоёр загвар чинь байгаа. Энэ болохоор тэр саяны Facebook, Twitter стилгдсэн. Энийг энэ delete гэсэн товчон дээр дараад устгахчих. Тэнгууд болчихно. За тэгээ буцаад Facebook руу оръё. Одоо л саяныхаа устцсан байгаа ч цаана цэнхэр байсан. За ингээд миний өнөөдрийн заах хичээл бараг дуусч байна. Ердөө энэ Facebook-т хэрхэн загвар суулгах вэ гэсэн хичээл байлаа. Харин энэ суулгасан загвараа яаж устгах вэ гэвэл энэ Firefox гэсэн энэ булан дотор байгаа Complementos ийш ороод Estilos de Vario ийш ороод Eliminar бишээ delete дарангууд таны Facebook буцаад хэвэндээ орох. Хэвэндээ орно. Ингээл болоо.